За. Уян бай подкастын 8 сарын сүүлийн дугаар гарах гэж байна. Тэгээд энэ 7 өдрийн улс төр ба эдийн засаг ярилцах болно. За тэгээд улс төрөөс нэхлэе да. За. Хамгийн том одоо анхаарал татж байгаа мэдээ гэдэг юм бол Японы ерөнхий сайд Абе огцрох мэдээлэл хийсэн. Тэгээ огцорч байгаа шалтгаан нь бол юу юм бэ гэхээр бол эрүүл мэндийн байдал гэж хэлсэн. Тэгээ энэ хүн чинь бол өмнө нь бас нэг ерөнхий сайд байж байгаад нэг жил жоохон гарлуу ажиллаж байгаад бас эрүүл мэндийн шалтгаанаас болоод тэгээд огцроод тэгээд нэг хэсэг эмчилгээ хийлгэж жагаад тэгээд дараа нь дахиж гарч ирээд одоо ерөнхий сайд болоо. Тэгээ ер нь Японы түүхэнд бол хамгийн урт удаан хугацаанд ерөнхий сайдаар ажилласан хүн гэж үздэг. Тэгээ ямар ч үсэн энэ хүн маань одоо ингээд огцрох хоригдлоо өгсөн явдал бол нэлээд их анхаарал татж байна. Яагаад гэвэл энэ хүний одоо удирдлагын доор бол Японд бол бас нэлээд томоохон өөрчлөлтүүд явсан. Гэхдээ сая одоо өөрийнх нь ярьж байснаар бас хэд хэдэн ямиг бол өөрийнх нь тэр мэдээлэл хийхдээ бол ярьжсэн л да. Би одоо Японы үндсэн хуулийг өөрчлөе гэсэн бодолтой байсан юм аа. Тэгээ тэр үндсэн хуулийг өөрчлөе гэд бодолтой байсан. Тэгээ тэр үндсэн хуулийг өөрчлөе гэсэн тэр ажлаа бол гүйцээж чадсангүй гэдэгтээ бол одоо их харамсаж байна гэж. Тэгэхээр асуудал нь юунд байсан бэ гэхээр энэ дэлхийн 2 дугаар дайны дараа чинь бол Япон ч ер нь бол өөрөө одоо шинэ үндсэн хуультай болсон. Тэр үндсэн хуулийг Америкт бичиж өгсөн байхгүй юу. Тэгээд тэрүүн дээр ч одоо тэр нөгөө нэг ялангуяа цэргийн үйл ажиллагаатай холбоотой, батлан хамгаалах үйл ажиллагаатай холбоотой юмнуудыг бол нэлийн одоо хязгаарлаад өгчихсөн тиймэрхүү юмнууд байдаг байсан. Тэгээд тэр мэрийгээ бас нэлийн дурдж байна гэж одоо би хувьдаа ойлгоод байгаа. Тий. Тэгэхээр энэ ямар ч үсэн их тийм сонин одоо яг одоо хөлийг гэж байгаа юм болно гэж ч бодоогүй байсан нэг тиймэрхүү юм болчихлоо л да. Тэгвэр өмнөх 7 хоногт бол нэг тиймэрхүү мэдээ явах нь бол яваад байсан. Энэ Японы ерөнхий сайд эмнэлэг рүү хүргэлээ гэсэн. Эмнэлэг рүү очиод нэг эмнэлэгт үзүүлээд энэ төр гэсэн яриа бол яваад байсан. Тэгээд тэр нь бол одоо биелэлээ олчихлоо. За энэ бол хамгийн том мэдээ нь одоо ердөө энэ л юм шиг байна. Тэгээд бусд нь бол яг зүгээр одоо гарцаагүй л энэнийг одоо давж гаргаар тийм мэдээ надад бол одоо харагдсан. За яг зүгээр сонирхолтой хэлэхэд бол нөгөө Оросын одоо сөрөг хүчний төлөөлөгч ахлагч одоо манлайлагч гэж ярьдаг. Алексей Навальны нөгөө нэг өнгөрсөн гэсэн шүү дээ. Тэгээ тэр нөхөр маань одоо Германд очижсэн эмчлүүлж байгаа комд байна гэж байгаа. Ерөнхийдөө бол хордуулсан байна гэсэн маягаар бол Германы эмч нар бичээд тэгээ ямар ч үсэн Германы тал бол энэ хүнд бол орогнол нөхөд бэлэн байна. Улс төрийн орогнол нөхөд бэлэн байна шүү гэсэн нэг тийм зүйл ярьсан. За Беларусь нөгөө нэг Лукашенкогийн эсрэг хөдөлгөөн бослогоо аягүй том болж илаа. Тий, улмал нэмэгдээл байгаа. Тэгээд өцөгдөр байнуудаа байж зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн. Одоо эмэгтэйчүүд гараад гудамжинд үндэснийхээ хувц өмцгийг өмсчихсэн гарч эсэргүүцлээ илэрхийлсэн байгаа. Тэгээ энэ хүн бол ер нь тэр бүгдийг бол үндсэндээ цэргийн хүчээр л дарахал янзтай л байна л да. Өөрөө ч гэсэн их сүржигнэл АК барьчихсан, буу барьчихсан. Энэ тэнэгээр давхиал энэ лээ. Тэгээ ямар ч гэсэн энэ бол нэг тийм сонирн мэдээ хэвээрэл байх тий. Бослог гэснээс нөгөө Америкийн Висконсин мужид Джейкоб Блейк гэдэг хүн одоо нуруу руугаа 7 удаа буудуулаад амьд үлдээд тэгээд нөгөө арьс өнгөний ялгарлаас л болж буудууллаа гэд хүмүүс дуурлаа. Дахиад амьд үлдсэн үү? Амьд үлдсэн. За би тэр чинь нас орчихсан гэж боддог. Үгүй амьд байгаа. 7 удаа бодвол амьд ч бас гайхалтай байна шүү дээ. Гайхалтай тий. Тэр нөгөө нурууныхаа мэдрэлийн ясруугаа аягүй их буудуулаа. Тэгээ доошоогоо хүл мүл мдээгүй болсон юм шиг байна лээ. Тийм ба. Тэрнээс ихшэлэг амьд л байгаа юм лээ. За. Тэгээд тэр чинь нөгөө машин дотор нь 3 хүүхэд нь хараа сууж байсан юм лээ. 3 хүүхэд нь одоо аавыгаа нуруугаа буудуулж байгаа хэлдэ харцууч гэсэн үг шүү дээ. Тийм. Тэр бол ямар ч гэсэн 2 эмэгтэй хүн зодтолдож исэн юм шиг байлаа тэр хавьд. За тэгсэн чинь манай Джейкоб Блейк очиод салгах гэж оролцсон чинь цагдаа хурж ирээд тэр хүнийг одоо л муу юм хийж л гэж бодсон юм яасан. баримжлал гэдэг юм шиг байна л да. Түр ингээд цаатуулаад баримжлаад ингээд юу болж байгааг
анзаарья гэсэн чинь манай хүн би яхахлаараа баримтлуулт юу ч буруу хийгээгүй гэдгсэн чинь нөгөө нэг racism хайрцагны ялгаруулал гэж цагдаа нанд заавалчихв. Бас тэр хар хүнийгээ барих гэж оролдоод тэгсэн чинь Jacob Blake нь болохоор машин руугаа ороод зөвөр явах гэжсэн гэж хэлж байгаа. Цагдаа нар болохоор юу гэж хэлж байгаа гэхээр тэр хүн машин руугаа ороод буу аваад өөдөөс нь байлгах чинь гэж. Гэхдээ яг бичлэгний үзэх хүн бол яг ингээд тэр хүн бол амар тайван машин руугаа алхаал тэгээ буу аваад өөдөөс нь буудсан гэж бол аяг утахгүй шүү дээ. Ардталт нь хүмүүс байгаа юм чинь. Гэхдээ яхаа тэр хууль муулаар нь бол одоо нөгөө нэг цагдаа чинь 3 удаа тушаадаг. За ингээд болоо гэж хэлээл тэгэл хэрвээ яахгүй бол одоо хятад мэттад ч гэсэн буудгал ирэх байгаа шүү дээ. Ирэх нь бол байгаа. Хүч хэрэглэн. Тийм. Тэрнтэй тийм холбоотой юм гарсан. Тэгээд хамгийн гол нь тэр нөгөө нэг Wisconsin мужийн тэр Kenosha гэдэг газар нь цагдаагийн нөгөө нэг газар нь камер ашигладаг. Америкчууд тэр чигээр камер ашигладаг болчихлоо шүү дээ. Нэрээс нь ялгаруулал гэдэг. Гэсэн тэр газар нь камер ашигладаг. Тэгээ яг ингээд машинаас хутга авах гэжсэн нөө буу авах гэжсэн зүйл нь харагдахгүй байсан. Тэгээ түүнээс удаалаад болохоор бас яг цагдаагийн газар налыг одоо яг мэдүүлэг авах бол 2 цагаас л авна шүү дээ хажууд юм байгаа юм. Тэгэхээр одоо тэгээ айгүй тийм муу мэдүүлгийн одоо муу мэдүүлэг авч хүмүүсд ингээд news одоо ингээд харахтаа бас тийм айгүй бас limited мэдээ тараагаад байгаа. Тийм тэгээ хүмүүс л болохоор яг буу бараг байгаагүй, утгач бараг байгаагүй гэдэг. Тэгээ тиймэрхүү юм яриа л. Тийм телевизээр телевизээр яг сүлжээн дээр яваад байгаа тэр зурган дээр бол зүгээр л очил халгаан голгож явчихсан. Тэр ертөнцийн буу муу авах ямар ч магадлал энэсээр бол хантай хүн харахад бол яг ардаас нь буу барьсан байхад чинь буу одоос нь байлгах чинь уусаа хөхнө аль шүү дээ. Тэр бол тэгээд тийм болоо тэгээд Wisconsin мужид одоо нэг бослог болоод George Floyd өгсөнтэй адилхан бослог болоод өөр мужидос жижигэн бослогууд болоод Миннесотад бас дахиад 2 дахь маягийн нэг бослог маягийн болоод яваад байна гэсэн тийм. Тэр чинь энэ хүн бас өглөөс болж байгаа. Нэг тийм болоод тэгээд энэ удаагийн арай сонирхолтой болохоор NBA-ийн одоо багууд энэ хүн өгснээс болж одоо ингээд тоглолтуудаа зогсоож ингэнэ. Одоо чинь нэг плей-офф гэдэг чинь аюул лаг юу болж байгаа шүү дээ. Тэгээ аврагаачлуулах тэмцээн болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь харин нэг Wisconsin-ийн багийнх нь тэгээ Wisconsin-ийн мужийн саксны баг нь болохоор бид нар тоглохгүй энэ хүн одоо хэрвээ яг ингээд хүртэх ёстой justice гэдэг ч та. Хариуцлага тооцохгүй бол ингээд бид тоглохгүй. Тийм. Тоглохгүй гэдэг. Тэгсэн чинь тэр хүмүүст дагаад өөр багууд бас тоглохоо болоод. Тэгсэн чинь нэг газрын теннисны топ 10 марфт ордог. Айгуу тийм мундаг одоо ингээд нөлөө бүхий хүмүүс одоо ингээд тэр одоо үйл явдлаар маш их анхаарал хандуулж одоо тоглож болж. Ер нь Америкийн цагдаа нарын үйлдэлүүд бол зүгээр мань витчиг хүн л харах тэр арай л дэндүү юм харагдаад байдаг байхгүй юу. Одоо тэр эрх мэдэл нь их хангалттай байдаг юм шиг гоо. Тэгээ тэрийгээ дандаа буруу ашигладаг. Одоо юм л надад л ажиглагдаад байдаг шүү дээ. Зүгээр зөв үедээ зөв юм зөндөөл байдаг. Тэгтэл ер нь нэг тийм тэгээ ялангуяа тэр нэг одоо minority хүмүүст хандж байгаа хандлага нь бол арай ондоо. Тэгээ хүнийг нэг өнгө зүсээр нь ялгуурлан гадуурхдаг юм шиг. Одоо цагаан арьстай ч юм уус нэг гайгүй хувцсан хүн бол нэг хандах янз нь ондоо. Нэг жоохон одоо өнгөт арьстай тэгээд хувц сунар нь нэг жоохон тиймэрхүү байх юм бол тэгэл нэгээр нь ясан ч яхав гэж бодд юм аа. Тэгээ бас нэг хамгийн гол нь энэ одоо медиа одоо ингээд хэвлэл мэдээллийнхэн биднэрт яаж ингэ харуулж байгаа нь бас айгүй жоохон бас юутай байгаа, с ิจ гтэй байгаа. Дандаа л нэг хүн дээрлэхүүлж байгааг л хар дээрлэхүүлж байгааг л очиж аваад байна шүү дээ. Яг ингээ бас цагдаа нь харууд нь яг буруу юм хийгээд ингээ өөдөөс нь зодтолж модалтад байхад нь тэр мөрөд харуулж байгаа юм бол айгүй цөөхөн. Трамп хүртэл нэг битцсэн байгаа. Яагаад тэгээд зөвхөн энэ юу хэсгийг харуулад байгаа юм бэ? Яг ингээд өөр одоо ингээ өөр газар ингээ өөр мужид өөр хотод ингээд яг ингээл тэр одоо хараа шүү дээ хүн хурцгээд өдөөс нь буудалцаад тэрийг харуулж хэвлэл мэдээллийн өөрөөр гэдэг ингээд хэвлэл мэдээлч одоо нэг муухай л одоо болохгүй бүтэхгүй юмыг л хамгийн сайн цуглуулж гаргах тэрийн хүмүүс хард юм байна л да. Тэр сайн юм одоо бүтээн байгуулж явагдаж байгаа, буян үйлдэж байгаа, сайн юм хийж байгаа тухай бол бичих дээр хинч тоодгүй. Тэгэхээр хүний нөгөө нэг хамгийн адгийн шинж чанар одоо зан аран шиг гэх юм уу яд нь тэрийг л улам дэвэргсэн муу ямиг л улам л дэвэргээл тэгэл тийм ямиг өдөр тутам ингээд одоо тэр бөөнөр нь одоо хоол шиг л ингээд хэрэглүүлээд байх тэр сүүлдээ бүр тэрнээс илүү л өнөөдөр нэг хүн алсан тухай сонссон бол маргааш хүн яргалсан тухай тэрний дараа 10 хүн олсон 20 хүн олсон тухай сонсхийг хүсээл тэгэл нэг тиймэрхүү юмнууд л гарч ирдэг юм шүү.
Тэгээ нийгэмд энэ хэвлэл мэдээллийн үүрэг гэдэг чинь бол тийм чухал. Тэгээд би хувьдаа юу гэж ойлгодог вэ? Энэ бол нийгмээ улам одоо боловсронгуй болгох, төгөлдөр болгох, улам сайжруулахын төлөө ингэж нийгмээ дандаа дээш нь чирж явах хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр манайд Монголд ч гэсэн ялгаа байхгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэж байгаа үүрэг бол юу юм бэ гэхээр бол аль болохоор доошоо унаж дандаа хар мэдээ тэр хүний хамгийн адгийн тэр нэг зан чанарыг л одоо өөгшүүлсэн, дэвэргсэн тийм мэдээ цэцээ. Одоо тэгэл сорон згэл магазин юм шүү дээ. Айгүй одоо олон уншигчтай. Тэрэн дээр ч олигтой юм байхгүй шүү дээ. Нэг хүн хэдэн төгрөгийн юм авсан байна. Хаана хинтээ явж гин ямар авилгалын мөнгө ямар машин авч байгаа л харагдаж байгаа шүү дээ. Чинь тэгээд нэг тийм амар үр бүтээлтэй юм шигснэтэй Монголын хамгийн том магазинуудын нэг. Тэгэхээр яг нэг эрэлт нь байгаа болох төр тэгээд нийлүүлэлт нь байдаг юм шиг байгаа юм л да. Зүгээр тэр эрэлтийг бий болгож байгаа фактор нь өөрөө энэ улс төр ер нь тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайлбал тийм ээ гэдгээ бас тэр болгон боддог юм шиг байна. За энийг хоёлоо ер нь орхиж байгаа. Энэ тэгээд нэлийн гүнзгий сэдвэн чи сайн бэлдэж байгаад ярих хэрэгтэй байна. Гэтэ бас нөө Америкийн хэвлэл мэдээлэл гэснээс одоо ингээд юу байна л да. Америкийн хэвлэл мэдээлэл яг юуг харуулахгүй байна гэсэн чинь бас нэг далаад ирэх хог. Чи Америкийн газар нутгийн дэвсгэрээс 2 дахин их баргууд 3 дахин их болох тийм пластик хог далаад ир хөвж штэ. Америкийн газар нутагтай адилхан гэдэг. Тэрээс 2 3 дахин их. Тийм том ингээд юу байхад тэрийг одоо бичиж байгаа хүн алга. Тэр нэг шийдлийн хайж байгаа хүмүүс байхгүй. Тэр нэг хамгийн гол нь ингээд хүн одоо ингээд тэр хэвлэл мэдээллийн чинь тэрийг харуулахгүй болохоор чи хин ч ингээд байж ингэж бодохгүй шүү дээ. Бодохгүй анхаарал хандахгүй тийм. Тэгэхээр бас тиймэрхүү юмудыг бас айгүй нуундар гэдүүлдэг юм бол гарч ирж байгаа. Зүйтэй. Бас нэг Hurricane Laura гэдэг нэг юм яваад байгаа шүү дээ. Тэр нэг Америкийн одоо урд ертөнцийн зүгээр урд хэсгээр аягаад газрын зүрэг тарих юм бол доотлолтой нэг Техас, Мехас одоо Флорида эднэр одоо тэнд баг түүхэнд нь одоо хамгийн том л нэг тийм юу одоо тийм хар шуурга очих байгаа юм байна далайн шуурга. Тэгээд тэнд нь одоо Америкийн юу гэж байгаа гэхээр энэ бол одоо тэр одоо эрг хаваар амьдарч байгаа бүх хүмүүстэй байлстай бүгдээрийг нь алж чадхаар тийм том шуурга шүү. За тэгээд тэнцээ амьдарч байгаа хүмүүсүүд нь бол яаралтай нүгээрээ бараг 10 20 сая хүн байгаа ч үлээ. Тэг яаралтай нүгээр энэ бол баг бүх юм чинь лаваа явчихаар чадaltaа одоо тийм шуурга шүү. Тэгээд хамгийн гол нь яг ингээд 2 3 шуурга дараалаад явчих. Яг ингээд өмнөх нэг жижигэн шуурга очоод дахиад нэг жижигэн шуурга очоод тэгэл нэг том болоо. Тэгээд энэ Америк нэг Лузианад нус нэг мундаг юм болоод аимшигтай олон хүн бас хохирч байсан шүү дээ. Нэг тийм л дүр зөр харагдаад байгаа байнгын тийм шуурга одоо очиж идэг. За улс төрийн хүрээнд дотор бол ерөнхийдөө нэг иймэрхүү мэдээнүүдийг л одоо онцолж хэлэхээр байна гэж бодож байна. Зүгээр энэ өрнөлүүдийн санаар бас цааш нь анхаарал хараад явна гэсэн. Бас улс төрийн юм дээр нөгөө нэг Шинэ Зеланд лөө нэг хүн авчиад юун дотор ороод сүм дотор ороод хүн амтан буудаалцдаг. 51 хүн аллаа. Тэр нөхрөч одоо бүх насаар нь хорих. Харин тийм бүх насаар нь хорих ял оноосон гэж хэлээ. Тэгээд сонирхолтой гэсэн чинь тэнд чинь бүх насаар оноосон хүн байдгүй юм шиг шүү дээ. Тэгээд тэр чинь анхных нь болж гинөө яаж юм. Нэг тиймэрхүү бас нэг тийм мэдээ. 51 хүн алсан нөхөр шүү дээ. 51 хүн олоод тэгээд ердөө тэгээд бас дахиад энэ хүний чинь нэг мотивац нь юу байсан бэ гэхээр бол нэг цагаан арьснууд ер нь бол илүүрхэх ёстой. Одоо дандаа ноёрхож явах ёстой гэсэн. Тэр имийг их сүрхий ярьжсэн нэг white supremacy гэж тийм чиглэлийн хүн байсан. Тэр хүнд одоо ингээд шинэ зламдас анх удаага бүх насаар нь хорих ял өгж явах шиг байна. За тэгээ бас тэр хөндлөг л ингээд болж байгаа шиг байна. Хамгийн сонирхолтой одоо хар мэдээнүүд ингээд юм бол тийм ч гэсэн хар мэдээнүүд л гэдэг. Гэхдээ яг зүгээр болсон үйл явдал юм да тийм. За эдийн засгийн юун дотор бол мэдээнүүд гэдэг юм бол ер нь нэг тийм шин сүрхий содон нүдэнд тусчаар мэдээ бол их гарч ирээгүй зүгээр American Airlines гэдэг нэг том онгоцны компани байдаг. Тэр маань бол бас ажилчдаа халж эхэлж байна. 19,000 хүнийг хална гэж байна. За Virgin Atlantic гэдэг байдаг. Тэр бас ингээд нэг бүүн өрөнд унчихсан. Тэгээд тэр өөрөө дахиж refinancing хийх, дахин санхүүжүүлэх чиглэлээр бас юмнууд хийлээ энэ төргээд. За Rolls-Royce гэдэг машин нэг мундаг компани байдаг. Тэр бол нэг 6.8 тэрбум долларын
алдагдaltaй. Байсан энэ жилийн эхний 6 сард тэгээд энэ бас одоо нэлийн том асуудал болоод одоо яах вэ ийх вэ энэ гэл яриад байж юм л да. Тэгээ би эднэрийг зүгээр яагаад яриад байгаа юм бэ гэхээр нэг дэлхийн эдийн засгийг тодорхойлдог, өнгийн тодорхойлдог том компаниуд чухам юу болж байна гэдгийг хараад тэрүүгээр дамжуулаад дэлхийн эдийн засаг ер нь цаашаага ямар хөө янзтай байх нь вэ гэсэн тэр юмнуудыг л гаргаж ирэх гэдэг юм. Тэгээ ер нь бол нөгөө recovery буюу одоо энэ ковидын дараах эдийн засгийн сэргэлт бол ер нь нэлийн удаашрна гэж. Би бол өнгөрсөн 5-6 сард явж байхдаа энийг бол бас олон түмэнд хөрвүүлж байсан. Та нар тэр 20 оноор бол төсөөлж болохгүй шүү. 21 одоо бүр их сайн байлаа гэхэд бол 21 оны 2 дугаар хагас руу орж иж юм нэг жоохон гайгүй болж магадгүй шүү гэж хэлж байсан. Тэгээд тэр юмыг л одоо ер нь бол энэ дэлхийд болж байгаа үйл явдлууд ямар нэгэн байдлаар нотлоод байна л гэж үзээд байгаа юм. Тэгээд сая харин Монголын бас нэг зарим нэгэн улс төрч байсан баха хинч хэлээд нэг нөхөр нь бас миний дээр ярьж ирсэн юмнуудыг бол бас ярьж ин лээ. Ер нь бол эх оны хавар зун гихтэл гордлого болж магадгүй шүү гэсэн юм ярьж ирсэн тий. Өөр одоо нэг тийм сүртэй мэдээнүүд бол энэ дээр бол одоо нэг харагдаагүй гэдгийг л одоо хэлэх байна да тий. Тий одоо тэр нэг бас том компани гэсэн чинь Tesla чинь хувьцаагаа бас 4 хуваацсан. Apple бас хувьцаагаа 4 хуваацсан. Тэгээд технологийн компаниас энэ 7 хоног жоохон сүүлийн 2 хоног энэ 7 хоногийн ихээр бас нэг жоохон уналт үзүүлэх бас тийм хэм маягтай байна лээ. Тий. Яг зүгээр миний ойлгож байгаагаар бол технологийн компаниудын хувьцаа бол дэндүү солиотой өсөж байгаа юм л гэж би бодоод байгаа шүү дээ. Тэгээ bubble байж магадгүй, хөөс байж магадгүй. Нөгөө талаас зүгээр энэ ковидын дараах ямыг хараад үзэхдээ тэр нэг онлайн трейдинг за тэгэл одоо нэг delivery service энэ гэсэн тэр чиглэлийн юмнууд нь бол нэлийн явах юм шиг байгаа юм. Тэгээ одоо жишээ нь юу гэдэг хоол хүнс өргөж өгдөг, юм худалдаж авсан юмнуудыг гэртний хөргөж өгдөг үйлчилгээнүүд бол нэлийн явах. Тэгээ айгүй бол дроноор одоо ингээд тун утгахгүй бүх юм гэрт нь тэр чин туршилт бол хийчихсэн шүү дээ. Монгол ч гэсэн хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр дроноор одоо юмын зөөдөг мөдөг. Тэгэхээр тэр чиглэлийн компаниуд тэрүүнтэй уялдаатай технологи одоо тэрийг тойрсон юмнууд бол нэлийн ханшиж үнц нь бол нэмэгдэх байхаа л гэж бодож байгаа тийм. Тийм тэгээд бас үзэгчтэй хэлэхэд бид нар дараа 7 хоногоос юм уу ямар ч ойрын хугацаанд нөгөө юу яаж эхэлнэ? Бас зөвхөн мэдээ гэхээсээ бас тийм productivity бүтээмжтэй холбоотой хөдөлмөр зохион байгуулалттай холбоотой тийм жижигхэн ангиудаас гаргая гэж ярьсан байгаа. Тийм тэгээд бас өөр юм хэлэхэд YouTube дээр ангиуд оруулж гисэн. Тийм. Ер нь яагаад YouTube дээр оруулах? Уул мэдэр чинь одоо өөр юм дээр л тавих гэдсэн шүү дээ. Тийм ер нь YouTube дээр тавихгүй, Facebook дээр тавихгүй дандаа тийм платформуд дээр тавья гэж ярьж исэн. Асуудал гарч ирсэн. Тэгсэн чинь манай нэг настай эгч хойлон гэж яриаг сонсох гээд. Тэгээ хаана яаж сонсгоо ойлгохгүй байсан юм байна л т. Тэгсэн чинь заавалчгүй нөгөө нэг бит хоёрын подкастинг вебсайт руу орж байгаа. Тэгээ вебсайтнаас доошоо орж байгаа. Тэгээ нэг юм плей гэдэг юм дээр нь дараад ороод байгаа юм л та. Тэгээ тэрийг харсан чинь яг өөрийнхөө iPhone таахгүй тэр юм чинь. iPhone-ноор подкаст руу ингээд ороод уян байгаад таачих юм дээр чинь шал хэрэггүй. Бүр таны Facebook чинь Facebook дээр хайгаа. Тэгээд тань руу ороо доош чи пост чи ухаж байгаа. Энэ подкастын вебсайтыг нь олоо. Тэрэн дээр нь дараад. Айгуу удаа нэг тийм болоод тахлаар зайхаа ярихгүй. Тэгээд одоо YouTube дээр оруулъя гэж та шийдсэн байгаа. Тэгээ бас ерөнхийдөө бол YouTube нэрээ жоохон ялбар л байгаа тийм. Гэхдээ YouTube дээр бол дүрс байхгүй гал. Тийм дүрс байхгүй. Зүгээр л уу байгаад нэг тийм бичин дээр. Тийм. Тэр бол уус айгуу ингийн уус бид тэр ямар харах гэж байгаа ш. Ярих гэж байгаа юм сонсох гэж байгаа болохоор тэгээд нэг тиймэрхүү байдлаар хийж бодсон. Тэгээд энэ 7 хоногийн анги хүүгээр дуусаж байна. Тэгээд ирээдүйд тэр нөгөө нэг үр бүтээмжтэй байх бичлэгүүдийг бас танаар их хүлээж байгаа сайн сонсоорой. Тэгээд ер нь бол бүтээмж гэдэг бол айгүй чухал зүйл. Тэгэхээр яаж хөдөлмөрөө зохион байгуулах уу, ширээгээ яаж зохион байгуулах уу, одоо хүний яриа сонсож байхдаа яаж тэмдэглэл хийх үү, яаж алдартай хүмүүс яаж бас өдрөө зохицуулдаг байсан юм зохион байгуул, цагаа яаж одоо зохицуулдаг байсан ч гэдэг юм уу гэдэг. Тийм сонирхолтой юм. Тэгээд ном уншихтаа бол одоо яаж унших уу, тэргээд тэмдэглэл яаж хөдөлтөө, ямар програм ашигладаг вэ, тэгээд арай нэг жоохон өргөн цар хүрээтэй юмнууд руу оруулж ярих юм аа.